Эрхэм монголчуудаа, эрхэм хүндэт сонгогчдоо. Та бид арчсан хувьсгалаас хойш 9 дахь удаагийн сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон жаазлан үлдээж, нийгмийн салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтөй шинэ парламентыг бүрдүүлж, хөгжлийн цоо шин 30 жилийг хамтдаа энэ сонгуулиар эхлүүлж байна. Санжаа Сүрэнгийн зоригийн хүсч мөрөөдсөн манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн арчсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол яалтчгүй авилгал юм а. Эстерэг улсын эрх ашиг 1-р, улс төрийн намын эрх ашиг 2-р, эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой хэмээн эрх ашигыг эренбэлж байсан. Харамсалтай нь тэрээр амь насаа алдснаар арчсан хувьсгалын анхдагч үзэл санаа гажуудаж, хувийн эрх ашиг хангахын төлөө улс төрийн намыг ашигласан нам дамнасан бүлэглэл үүсгэж, улс орноо баялгаа тунан дээрэмддэг болсон гашуун үнэн билээ. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг ерөнхий сайд амар нарын эх орончид шин эргэлтийн бодлого хэмээн тодорхойлж байсан. Харин өнөөдөр та бид арчсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах шин сэргэлтийн реформд улс үндэстнээрээ нэгдэж, авилгалтай нам харгалзалгүй тэмцэхийг та бүхэндээ ерөнхий сайдын хувьд хичээнгүлэн уриалж байна. Арчсан хувьсгал эхлэж байх үед аа үсэг заалгаж байлаа. Энгийн уурхайн тосгонд өсч галч байх амьдрал арчсан нийгэмд ичих зүйл огт биш юм а. Гагцхүү албан тушаалд нүдээ сохлож, амин хувийн эрх ашигаар арчсан хувьсгалынхаа үзэл санаанаас урууж, ард түмнээс алсарсан улс төрчид энэхүү алдагдсан боломжийн төлөө хариуцлага хүлээх ёстой, мөн ард түмнээс уучлалт гуйх ёстой. Ард түмний гарын атгалт, нүдний харц, нийгмийн уухайн төрлөг болж, шинжлэлт өөрчлөлтийн арчсан хувьсгалын 2 дахь давлгаанд бэлэн болжээ. Энэ л төрлөгийг Санжаа Сүрэнгийн зориг бие Монгол хүний саруул ухаанд итгэдэг хэмээн хэлж байсан. Би ч бас өргөн түмнийхээ саруул ухаанд итгэж байна. Худал амлалт, хуурамч мэдээлэлд итгэлгүй 30 жилийн туршид хүлээсэн шудраг ёсны тэмцэлдээ үнэн жүлдхийг нийт иргэдээсээ, нийт сонгогчдоосоо хичээнгүлэн уриалж байна. Ард түмэн ялах болтугай. Ерөнхий сайдаа дэмжиж байвал Монгол ардын намын урдах зөөвөн дугуйг дүүргэн будаарай.